Сайн байна уу нахаа энэ жина. За өнөөдрийн бичлэгээр болохоор би яг үндэ энийг яг ямар бичлэг гэдээ сайн мэдэхгүй байна л да. Сонин хоолны зохицол гэж нэрлэхөө эсвэл зүгээр TikTok food hack мэх ч юм уу яг тэр хоёрын дундхан заяа. Ер нь бол гоё гэж баг байхааргүй тийм сонин зохицолтой нэг хоёрын баад байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор TikTok дээр аягүй алдартай. Тэгээ бүгд ихний хэлэг орцгоё. За хамгийн ихний арга нь гэх юм бол спагеттитэй шоколад. Саний бичлэгнээс харахад спагеттины гурилан дээр шоколад хайлуулаад шууд хийгээд ингээд байхгүй юу? Гоё гэдэг онгот бүр аймаг гайхаад надад яаж ч удсан спагеттины гурилан дээр шоколад нэмэхээр аймаг заан санагдаад байхгүй юу? Тийм болохоор туршиж үзэхээс нааш хэдүүлээ мэдэхгүй. Томлоо туршиж үзье. Тэгээд шоколад хайлуулъя. Нэртэ аймаг том шоколад. Яаш. За халуус авцсан. Шоколад хийгээд ийм спагеттины гоймонг болцоо үгийн шалгахын тулд яа ингээд ханлуу ингэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ тэг наалдах юм бол болцгоос үзээ. Наалдахгүй тэг унаад гэх юм бол болоогүй наа гэж ойлгох хэрэгтэй. Аим жоохон яана шоколад л мөрчлээ л да. Ингээд жажаамын шиг харагдаж байна. Жантайгаа юм шиг харагдаж байна. Хартаа яг жантайгаа юм шиг харагдаад. За, туршиж үзье. Амар олон хүмүүс гоё гэж юм чинь те тэмцтэй. За. Хэлэхгүй болдоггүй ш надад бүр. Тийм яг амт нь ямар хөө гэхээр спагетти зүгээр эсвэл нэг гоймонтой шүлмэл идэв штэ. Яг тэр гоймонгийн идж байгаа дундуур ингээд шоколад хазаад ингээд идж байгаа юм шиг. За нэг удаа дахиад амтч үзье. Ингээд энийг гоё гэж хэлээд байгаа бүх хүмүүс худлаалаа. Энийг яаж гоё бодохооргүй. Яг хоо бүр амар муухай ишэлтэй. 10-аас нэг 5. Яг нэрнээс 5. За хоёрдугаар хак нь болохоор жоохон үнхээр сонио юм заяа. Гэхдээ надад бол гоё амттай байх юм санагдаад байгаа. За юу вэ гэхээр гоймон дээр нэмхэн зармиг. Японы бүр хоолын газарт нь яг ингэж гоймон зардаг юм билээ. Тийм болохоор надад бол үнэхээр гоё байх юм санагдаж байна. Зөвхөн гоймон би юм гоё халуун нойр нэгдэх туртай болохоор хөдөн болчих байх. Тэгэхээр тэнэс шууд гайгүй хаа. Тара гоймон болчлоо. Зүгээрээ ер нь бол халуун амар багтайгаа юм байна. Нэг зармигаа хийж үзье. Би яг үндэ энэ бичээнийг юусоо хэрэглэмээгүй байна. Тэгмээ хэдүүлээ бичээнийг нь авчи. За хэдүүлээ яг ийм хэмжээтэй хийзээ юм. Яар тэнийг харагд юм бэ? Окей. Хэдүүлээ энэ жоохон зармиг нь ингэж аваад тэгээд гоймонтэй тэгээд амнстер халуунаа нь илүү хамтаж байгаа учраас зарим бараг нэг амар хамтдаггүй. Нэг тата амар крем болсон. Тэгээд гоймон чинь бол тийм нэг юм жоохон хашуутар юм шиг байдаг шүү дээ. Хурц. Тэнгүүд зармиг олоо ичихээр аймаг гоё зөөлхөн тийм амттай. Энэ шүлийн нууц үзье да. За айгуу чихэрлэг болчихно. Айгуу чихэрлэг. Ванил хамтагч чинь. Шүлнөөс нь гоймоос нь болохоор ванил бараг хамтдаггүй мөрлөө. Шүлнөөс нь амар хамтагч чинь.
Эсвэл дандаа угаасаа мэдээж яг гомонд ажил зарим хийд байж хөл та. Гэтэ ер нь бол нэг удаа туршиж үзээс гэж бодож байгаа таадаг. Аим сонирхолтой амт. Тэг муухан амт биш 10-аас яг 9.5 өгөхөр. За хамгийн сүүлийн туршиж үзэх юм болохоор хөлдөөсөн желли. Энэ юмхтэй ингээд цэцэгнүүрийг хөлдөөгөөд ингээд идж байгаа нэг бүр ингээд амар гоо зүжээд одоо гадаа амар халуун байхгүй юу. Тэг би яг халуунаас орж ирсэн болохоор тэр эмэгтэй идж байгааг би амар мэдмээр байна. Цэцэгнүүр авчирсан. Яг энэ савтай ингээд хөлдөөч тэмлөө гэж бодож байна. Гэхдээ жоохон онгоолгоод pineapple-ийг нь хөлдөөч юм. Хоёрыг хөлдөө гэж бодож байна. За одоо ингээд хөлдөөгчн дотор очиж. Би амар ийм цэцэгнүүр амар идмээрээс ахгүй юу. Тэгээ манго тань хэдүүлээ. Эдээ зүзээ. Дотроо юу тийм бэ? За тэгвэл 2-3 цаг болоод хөлтцийн дараа аваад ирээ зөө. Тэ. Oh my gosh, оногч. Хөлтцэн байна. My gosh, guys, онцон. Зуны халууны идүүлбэр амар гой санагч надаа. Гар хөлтлөө ингээд бурхаас. Хөлдөөхгүйгээр идсэн нь арай илүү чихэрлэг амтгч чинь заяа. Яг хөлдөөчгөр ерөөсөж ямар чихэрлэх бол бараг зөв мөс шиг амттай. Аа утам. Арос. Нэ. Яг тэгвэл энийг заавал ингээл хөлдөөж идэх бараа шаардлагагүй нөөдмөс гоё юмстай. Гэхдээ энэ илүү зуны халуун өдөр илүү гоё юм байна. За өнөөдрийн бичлэгийн нүрийг дууслаа. Тэгээд яг миний TikTok-т зөв хамгийн их туршмаар байсан 3 зүйлээ туршиж үзлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай. Өөр ямар бичлэг үзмээр комент дээр бичээрэй. Тэгээд та лайка дараа, subscribe дараа тэ хүлээж аваарай. Тэ удахгүй дараагийн бичлэг орно манайха. Bye. Өөртөө хүүтийн барьсан чинь уулан болсон шүү дээ.